монголчууд нэлээд бахархаж үзэх шиг боллоо. Энэ их одоо юу гэмтэй нэг юм бараа нийгэм болчиход байна шүү дээ. Энэ дундор бас энэ тамирчид маань ус орж монголчуудынхаа нэрэнд хөргөж байгаа бас нэг юм нөгөө өнцгөөс харж байгаа юм сонирхолтой шоу нэвтрүүлэг боллоо гэж харж. Тэгээд энэ шоу тэмцээнд оролцсон бүх тамирчидаа баярлалаа. Монголчууд бүгдээрээ бахархаж явах шиг байна. Хамгийн анх Азия над дээр ирээд хэлэхгүй юу. Багшаа одоо би юм Азийн ийм том тэмцээнд орох гээд байна. Та надад чөлөө өгөөч гээд. Би тэнцчтэй гэж дотооддоо. Тэгээ би эсэргүүцээ. Одоо яагаад эсэргүүцээд байна гэхээр манайх нөгөө 2 сарын эхний 7 хоногт Парисын Гранд Слам болдог. Тэгээ тэрнтэй давцчаад болдгоо. Тэгээ би Азия дэмий юм шүү хоёлоо энэ жилийн дэлхийн аврагтаа нэлээд сайн зорж үлдъя. Тэгэхгүй бол одоо хоёлоо жоох хэцүү байна шүү дээ. За олимпиад бол айгүй сайн барьсан шүү дээ манай Азиас. Ялангуяа тэр багийн барилдаанд олимпиад мөнгөн медаль авсан Израилийн тамирчин баг дээр очсон. Тэгэхээр ер нь бол боломжууд угаасаа байгаа л та. Тэгээ дэлхийн аврагтаа сайн бэлтъя гэдэг. Сар юм уу 2 сар ингээд бэлтгэлээс ингээд хоцорчхоор дахиж нөгөө нөхөд айгүй хэцүү болдог. Заавалчгүй нэг 6-7 сар бүр илүү хийж нөгөө нэг алдсан нэг 7 хоногоо нөгөж гүйцэдэг болохоор айгүй хэцүү байгаад байдаг. Тэгээ тийм учраас би нэг жоохон баг зэрэг дургуутсаад гэсэн чинь заа багшаа гэд. Тэгээ дахиж над чим яриаггүй л дээ. Тэгээ удалгүй байжсэн чинь энэ физикал Азийг одоо Монголоос хариуцж байгаа улсууд манай ерөнхийлөгчтэй уулзсан байлээ. Тэгээд тэндээс зөвшөөрөл аваад тэгээ нэг басна дээгүүрээ яриулаа тэгээд нэгэнт заа бас нэрэж бас нэг юм том шоу юм бэ. Тэгээ тэрний дараач би угаасаа шоуг нилээд үзсэн л дээ. Тэгээ нэрэж бас юм том шоу байна. Яах вэ бас нэг өөр өнцгөөс ороод зүтгэл мүзэг гэдэг үднээс бас багшаа би явахаар болсон шүү. Тийм багш нь мэдсэн явсан тийм амжилт төсөө гэдэг. Шигшээгийн багш нар зөвшөөрөл өгөх ёстой л дээ. Яг хадаас манай Парисын Гранд Сламын тэмцээнд давхцж байсан. Тэгээд ер нь бол нэгэнт Монгол улсын шигшээгийн тамирчин учраас заавал одоо зөвшөөрөл авч өөр юмд оролцох ёстой дүрм журамтай байлаа. Яг нь надад хэлүүлсэн. Тэгээд ер нь бол Азиас өрн бол манай хүндчингийн одоо нүүр тахалж байгаа тамирчдын нэг штэ. Тэгээд 10 жилийн татамедар гарч баярлсан. Олимпийн нэг удаа орсон. 2 Гранд Сламаас медаль авч ирсэн баг. Ер нь бас ингээд тусад нь 10 жил болцсон гэдэг чинь бас нэг уйдалт өгж байгаа юм. Тусдаа өөр орчинд ороод өөр одоо орчингоос өөр хүч сэтгэл зүйн бэлтгэл авах тийм ээ. Кимоноосоо дүр салаад шидэлт энтрээс ийм тал дээр бол дэмжлэг болж магадгүй сэтгэл зүйн хувьд манай Азийг өдөрж байгаа сэтгэл зүйн тал дээр дандаа ялгадаад байдаг. Тийм зорилгоор бол бид тэр зөвшөөрсөн. Гэхдээ яг хүнд чингийн тамирчин нэмэх 78 гэжтэй эмэгтэйчүүдийн хамгийн хүнд чингийн Европ бусад оронтой харьцуулахаар манай хүн хөнгөндөө орчод байдаг байхгүй юу? Жишээ нь одоо Францын эмэгтэй тамирчин чинь 160-170 кг байх жишээтэй тийм ээ. Азиас өрн бол 110-15 байх жишээтэй ингээд тийм жингийн ялгаанаас болж ялгатаад байх талаар. Энийг юугаар ялах вэ гэхээр сэтгэл зүй хүчний бэлтгэлээр л ялна гэж одоо миний байнга өгүүлдэг юм бол тэр юм. Хас сэтгэлийн хүчээр л авна шүү дээ. Хамгийн их одоо сэтгэл огшоосон юм. Би тэр гар барьдаг штэ гэж барьдаг штэ. Тэрэн дээр 40 хэдэн секунд гэх нөгөө хэдхэн хоногийн өмнө Солонгосын эмэгтэйг манайхан чинь бараг шүтээд штэ бөө юм болоогүй юу? 15 минут байсан штэ тий. Тэгээд тэрэн дээр Азия маань нөгөө инх оргил маань одоо 41 секунд барин готл бүр ингээд цаанаас омгож байгаа тий 41 минут тий. Тэгээд тэр нь их айгүй гоё санагдсан л та. Тэрнээс гадна надад тэр нөгөө тойрдог хэсэг бүр айгүй хүн санагдлаа. Тий. 100 удаа тойрдог шүү дээ, тий. Тэгээ тэрийг дуусаад бүр уйлаад тэгээ тэрэн дээр баг даагаж баг нулимс цэлгнээд нэрэл хүн димиг давж байгаа та гэл. Тэгтээ яг Азия тэрийг бол ер нь тэмцээн дээр байнга ер нь давдаг л та. Дандаа тийм хүн димтэй дуулгардаг. Жижигхэн биетэй хүн чинь том биетэй хүнийг ялахын тулд биерээ бол ягааш дийлэх болчихж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр тэрнээс илүү хүчтэй болох хэрэгтэй болчихж байгаа гэдэг. Тэгээ тэрий чинь одоо ямар хүч байх вэ гэхээр сэтгэлийн тэнхэл одоо гарч одоо тий тэрийг л одоо давах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Хадиач 100 илтэй тэгээ 130 илтэй 140 илтэй осуутай барилдахын тулд чинь нөгөө дүүлээс чинь одоо жингээр дутуу хүчээр дутуу тэгээд юугаар тулалдах вэ гэхээр нэгэн төвчэн дээр гарцсан юм чинь тулалдахаас өөр арга байхгүй.
Тэгээ Азиад дээр бас нэг яг хаа тэр сэтгэлийн хүч их өгдөг юм нь багийн барилдаан дээр Азиа өөр их барилдаж ирсэн. Тэгээ эхлээд нэг олон ялгтал авсан тий. Тэгэл бас олон шүүмжилж авсан. Тэгээд тэрэн дээрээс нөгөө сүултээ ялаад ихсэн. Тэгэхээр нөгөө багийн юун дээр барилдаан дээр гэсэн шүү дээ. Маагч эмэгтэй 3, эрэгтэй 3 багийн барилдаан явдаг байхгүй. Тэрэн дээр Азиагийн жин байдаг. Тэгээ тэрнээс илүү юу авсан баг гэж би бас боддог. Бэлтгэл дээрээч мэдээж авж байгаа багш нар нь ч бас одоо бүгд зөвлөж байгаа. Аав ээжийнхэн ч бас нэг хүмүүжил байгаа шүү дээ тэр чи тий. Тэгээ дээр нь бас нэг хамгийн бас том түлхүү өгсөн юм бол тэр багийн барилдаан гэдэг юм л нэлийн том шалгуур өгсөн баг. Тэгээ тэр нь ч бас одоо энэ сайн багийн тэмцээнд бас үзэхэд бас яг тийм хандж байгаа хандлага нь одоо нөгөө бага нөгөө одоо уриалж байгаа тий. Хэдүүлээ ингээ тгий болж чинь одоо ингээ штэ одоо жоохон сулархаан дахиад дайрыг гэдэг ингээд энэ багийн харилцаа айгуу сайн үзүүлж илээ. Азиа маань зайлвал айгуу тийм өөрчлөлтөө. Ер нь л өөрчлөлт. Эмээг л яриад байдیں۔ Эмээгийн маань эдэн насны багшаа би тийшээ очиж ирэхүү гэдэг. Би ч өөрөө нөгөө чөлөө өгөхд айгуу ер нь дургу ер нь хатав. Тэгэл багшаа нэг тийчээд ир ингэчээд ир. Тэгээ чи одоо яваад чи ингээд насных нь одоо яваад чи зүгээр очичоод ирээд өнсүүлээд ирнэ чи харин эндээ бэлтгэл хийгээд чи медаль зүүчээд очиод чам бүр илүү гоё штэ гэж тэгж хэлж ийсэн би. За тэгнээс ч бас өөрөө нэг ерөнхийдөө нэг бусдад нэг одоо нэг тусалчих гэсэн айгу тийм ер нь сэтгэлтэй өгт. Ер нь бол нэг юуг бол жоохон одоо нэг хүний нэг буруу үйлдэл байдаг штэ тий. Тэрийг бол нэг хүлээн зөвшөөрөөд байдгүй штэ бас тий. Энэ годомжинд одоо янз бүрийн асуудал одоо үүсвэл одоо шууд одоо хэлчих чадвартай. Ер нь бол өрөвч тий. Зөв сэтгэлтэй цагаахан тийм охин.